эрхэм хүндэт наадамжтай, эрхэм хүндэт үзэгчтэй, бэлгэн долын 17 дугаар жарны зуны ихэнх сарын шинийн 15-ны бэлэгдсэн өдөр Увсаймгийн төс сүмийн 1-р орших цагаан нэргийн овоо их хоёр тахилга наадмын хурдан адуун сэргийн мандаа азраг насны мордын уралдаан тохиоромжныхаар орсон байна. Энэ жилийн 2025 оны цагаан нэргийн овооны тахилга наадмыг Шангас ухт Мангалын нэрхөгт Мангалын гүржав дүгэржав цэгмэд дамб дорж гэсэн атгсан гарын 5 хүрүү шиг сайхан залууг ерхөгт атцээ нарна өнөөдрийн баяр наадмыг өргөн дэлгэр сайхан зохион байгуулж байна. Өнөөдрийн баяр наадам газраас цугларсан нийт 30 гаруй алтан дурд азрагнууд бүртгүүлсэн байна. Увсаймгийн баяр наадам дайрагдж байсан азраг байна. Төрүүлж байсан азраг байна. Төмөр Батрын Батцайг онгор гэдэг азраг төрүүлж байсан азраг мордсон байна. За мөн одоо тогомдын хурдан хөрөн гэдэг азраг мордсон байна. Хорж илөө эрхэм хүндэт наадамчтай цагаан нэргийн овоо тахилга наадам адуун сэргийн мандаа азраг насны мордын уралдаан гарааныхаа алтан шалдрагаас нэгэн зэрэг сайхан ирэх гээд Увсаймгийн тэс сүмийн харьяат ганжуур жавын хурдан хонгор алдсан азраг өнөөдрийн баяр цэнгэл наадмыг гарчлаад хөдлөө. Ширээтэй арва дамгтай хурдан хонгор алдсан азраг өнөөдрийн баяр цэнгэл наадмыг гарчлаад хөдлөө. Хинтээ хэрлэн сүмийн жавын мэг зэн гадаа түүний заатлаар тэс сүмийн нар дураагийн Батцэнгэлийн хурдан хүр азраг гараад ирлээ. За наатлын бойн азрагны наатлаар хошуулж аваад аваад байгаа сайхан шар зэвчтэй жижиг хонгор азраг бол Увсаймгийн тэс сүмийн 2 дугаагийн малын нэмж Төмөр Батрын хүү Тухайгийн малын нэмж Батцайгийн хурдан төгөрг сарда хонгор азраг наатлаар хошоо гараад ирсэн байна. За түүний артал дээр сайхан аймгийн налдар туяас лавгсрынгийн сайхан толин сартаа толин хурдан хараазраг гараад ирсэн байна. Лавгсрын аймгийн налдар туяас лавгсрын толин харагддаг азрагч наатлын бойн азраг наатлаар гарсан бол цаатлаар нь Увсаймгийн тэс сүмийн аймгийн налдар туяас аймгийн нарслан Лүжээгийн жамсрынгийн хурдан бүндэн бор азраг гараад ирсэн байна. Увсаймгийн тэс сүмийн түүхэн яралдар 100 жилийн ойн баяр цэнгэл ам үзэн дурдж байсан азраг. За наатлаар нь Увсаймгийн сагил сүмийн шараагийн хурдан хэр гэдэг азраг харагдаад өнгөрч байна. За өнгөний азрагны байр солигдсон байна. 10 дугаарагийн өндөг жавын Батцэнгэлийн хурдан хөр азраг хөтөлсөн байна. За цаатлаар нь сайхан хүр азраг тогож яваад өнгөлж эхэллээ. Энэ хүр алзаа азраг бол Жангарын Александрын хурдан хүр алзан гэдэг азрагч өнгөлөд гараад ирлээ. Цагаан нэргийн овооны их баяр тахилга баяр наадмыг Увсаймгийн тэс сүмийн 5 дугаарагийн овоо Улаангом сүмийн суугуул Жангарын аймгийн налдар туяа Жангарын Александрын хурдан хүр алзан гэдэг азрагч нь гарч ирээд хошоо сагалдын зайтай хөтлөөд эхэллээ. Жангарын Александрын хурдан хүр азраг хөтлсөн бол наатлаар нь Баянзүлийн хурдан хүр азраг орж ирлээ. Тэс сүмийн Баянзүлийн хурдан хүр азраг наатлаар нь орсон. За нааталтан сайхан харагдж байгаа энэ азраг уяндаа дарсан агшуухан сайхан зузаан биетэй хээр азраг бол Увсаймгийн сагил сүмийн шараагийн хурдан хээр гэдэг азраг гараад ирлээ. За тэр сайхан харагдж байна. Манай зурглаачийн дуранд харагдж байгаа тэр сайхан хээр азраг бол Зүүнгөв сүмийн Нимсамбунгийн балжинымын хурдан мискэр гэдэг харагдаад өнгөрлөө. За нааталт нь явж байгаа Увсаймгийн сагил сүмийн шараагийн хурдан хээр гэдэг азраг гараад ирсэн байна. Азраг уяндаа таарсан агшуухан сайхан зузаан биетэй хээр азраг Увсын саглаас ирж уралдаад өнөөдрийн баяр цэнгэл наадмын 7-8 бүрэн дээр гараад ирсэн бол 6 дээр Баянзүлийн хурдан хүр алзаа азраг авлаа. За цааталт нь сайхан хонгор алзаа азраг гараад ирсэн байна. Энэ хонгор алзаа азрагууд одоо Увсаймгийн тэс сүмийн харьяат Зүүнгөв сүмийн угол ганжуур жавын хурдан хонгор халзан азраг гараад ирсэн байна. Ширээтэй арва тамхтай хурдан хонгор алзан азраг чинь дөрөв дээр гарч ирсэн бол цаатлаар нь Увсаймгийн тэс сүмийн алдар tych унгалдаа халтар азрагны эзэн Цогоогийн базар сайдны саагуур халзан гэдэг азраг чинь өнөөдөр баяр цэнгэл 5 дээр гараад ирсэн байна. За 6 дээр Увсаймгийн тэс сүмийн Монгол улсын Увсаймгийн Зүүнгөв сүмийн харьяат Монгол улсын тодмаанд байж Бичээрэн далаагийн унгнаад Нимсамбунгийн балжинымын хурдан мискэр гэдэг азраг гараад ирсэн. Түүний артал дээр дөлгөө хонгор гараад иржээ. Увсаймгийн тэс сүмийн 11 дугаарын Гамбулдын хурдан дөлгөө хонгор гэдэг азраг чинь зөв гуйнда мухар болон тамхтай дөлгөө хонгор гараад ирсэн байна. Саяхан одоо 25 онд Увсаймгийн төвийн бүсийн сонгомол дээд насны мордын уралдаанд ам үзүнтэй гараад ирсэн дөлгөө хонгор цаатлаар нь явсан бол за арын бойн азрагуудыг хошуулдаж аваад өнгөлөд байгаа энэ сайхан 3 нүдний арва тамхтай чандам тамхтай хонгор азраг бол Бимбижээ хонгор азраг харагдаад өнгөрлөө. За Баянзүлийн хурдан хүр азраг наан гараад ирлээ. Өнөөдөр бас сайхан уяат ирсэн байна. Идэрхэн сайхан азрагнуудаа бас сайхан өрсөлдөөнтэй уралдаж дөрөв дээр гарчраад уршилж байна. Энэ сайхан дувтай азрагнууд донд ингэ сайхан гарч иж байгаа. Баянзүл уяач бол азраг насны мордыг бас сайхан өгч байгаа бас тод харагдаж байна. За Бимбижээгийн хурдан хонгор азрагыг чинь зүгүүлэх явуулах юм байгаа дээ. Бимбижээгийн хонгор азрагыг араас нэвтгэн дуулаад 5 руу оруулж ирлээ. Увсаймгийн тэс сүмийн харьяат Бимбижээгийн хурдан хонгор алзаа азрагыг нэвтгэн шургуулаад 4-5 бүр илүү дөхүүлээд оруулаад ирлээ. Бимбижээгийн хурдан хонгор алзаа азраг Сүхбаатар аймгийн Мөнхас сумын Гоня гэдэг хүн гадуу лавгсрын гэж 11 настай хөгдөөсөн хурдан хонгор азрагыг нэвтгэн дуулаад Ганжуур жавын хурдан хонгор алзаа азраган дээр авчраа тоглоо. Шаавуулж хүүхдээ хоёр талаар оруулгаа. За зөв юм байгаа үстэй. Эзэн уяач бас хүүхдээ загсан юм байлгүй. Нэвтгэн дуулуулж авчраад шахаж авчраад өнгөний хоёр азраг оруулаа. Зүгдрийн Сүмээ азрын шахал азраг зүүн талаар нь дуулуулж авчраад
За тэгнэ Батцэнглийн хурдан хүр азрагта авцраад холвлаа да. Энэ сайхан хонгорол заазрагай чинь Бимбижийн хурдан хонгорол заазрагсан Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын хараад Гонягийн унгаа одоо бас л өнөөдөр төвггүй байгаа хурдан азрагай байна да. За энэ манай зургуулачийн дөрөнд тарагж байгаа сайхан шархал азрагал Увс аймгийн Тэс сумын 2 дуурайгийн Зүгдрийн сумын ядрын хурдан шархал азрагыг 5-6-гийн бүрэн дээр гараад ирсэн. 4-5-ийн бүрэн дээр гараад ирсэн бол 5 дээр Ганжууржав хурдан хонгорол гараад ирсэн байна. Ганжууржав хонгорол азраг гэсэн Тэс нутагт бас гарцаагүй гарчиж байгаа хурдан азраганд 56 настай азраг гэсэн бас л идэрхэн байгаа азраг өнөөдрийн баяр цэнгэлнад бас л өдөрийн азрагны тохиромж гутал шууд л саахал тайлын зайд өнгөө гараад ирсэн бол одоо нэг 5 дээр явж байна. За Зүгдрийн сумын ядрын хурдан шархал азраг гэдэг чинь бас сайхан азраг байна өө. Бас л сайхан араас зугуухан нэвтгэн туусаар гарчаад 4 дээр гараад ирсэн байна. За Батцэнгэл өндөг жавын Батцэнглийн хурдан хүрэн азрагчныг Айргийн 3 дээр гараад ирсэн байна. Өндөг жавын Батцэнглийн хурдан хүр азрагч нь Айргийн 3 дээр гарчаад за авчираад холвлаа да. Жангарын Александрийн хурдан хүр азрагыг барихаар шийдвэ яваа хоёр азраг хүр азрагыг зөвтлөөр нь олвол буруу талаар нь дайраад хонгор азрагыг зөвтлөөр нь дайруулсан бол хонгор азраг нь хойдолт нь үлдээл Алгагийн Жангарын Александрийн хурдан хүр азраг өнөөдрийн баяр цэнгэл наадмын адраг насны мордын уралдааны за нэг газрын талд гарчихсан өнгөлөө гараад ирлээ. За өндөг жавын Батцэнглийн хурдан 8 зөв үеийн хонгоргоор 8 доод амхтай хурдан хүр азрах амун үзүүн дээр урагшлаа. 3 дээр одоо Бимбижийн хонгорол заазрах 4 дээр Зүгдрийн сумын ядрын хурдан шархал азрах цагаан нэргийн их ооны тахилга баяр цэнгэл нааданд Айргийн 4 дээр гарчаад урагшсан бол 5 дээр Тэс сумын 10 дугаарагийн харьяа Ганжууржавын хурдан хонгорол заазрах чинь гараад ирсэн байна. Зүйнгов сумын Тэс сумын уугуул Зүйнгов сумын нэр дээр мордж байгаа маань сайхан хонгорол заазрах. За энэ толгоон дээр ташуур эргүүлээд байгаа энэ сайхан жижигхэн хонгорол заазрахад Увс аймгийн Тэс сумын 2 дугаарагийн малын нэмж Тохоогийн Зүйнгов сумын Тохоогийн малын нэмж Төмөрбаатарын Батцаагийн хурдан төгрөг сангартай хонгорол заазрах гараад ирсэн байна. Аймгийн нэлдэр төвяж Төмөрбаатарын гал дээр нь төрсөн аргагүй нэг энэ цаг үед идэрхэн хурдан байгаа хурдан төмнийхээ хонгорол заазрах. Аймгийнхаа баяр цэнгэл Увс аймгийнхаа баяр цэнгэл наад хязаалан наснда төрүүлжсэн бол аргагүй хурдан гэдэг нь батлаж дүнсэр долоотой заазрах ахин харагдажсэн бол 2024 онд Увс аймгийн Тэс сумын зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаан хошоо сагалын зайтай төрүүлжсэн 2023 онд мөн Увс аймгийн Зүйнгов сумд болсон одоо Увс аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд бас л Айргийн дээр давхижсэн. За энэ жил одоо 2025 онд Увс аймгийнхаа төвөн бүсийн их баяр цэнгэл нааданд одоо амун хөдөөдөд ирсэн аргагүй хурдан азрага Төмөрбаатарын Батцаагийн хонгор азраг гэдэг чинь бас нэг энэ цаг үед одоо Монгол азрагын дотроо нэг аргагүй нэг Монгол одоо модоос гарах болоогүй гэдгийг нэг энэ цаг үед харуулж уралж байгаа азрага түүний уртал дээр Зүйнгов сумын Монгол улсын тодмаанд байж Бичээрэн далагийн унган Нимсамбуугийн Балжинымын хурдан Мискер гэдэг гараад ирсэн байна. Мискер гэдэг чинь нэг аргагүй хурдан азраг нэг Мискемэх нэрэндээ таарсан хурдан азраг Тэс сумын төгс зүүн жилийн сонгомл дээд насны мордын уралдаанд одоо Мискер чинь айрч байсан шиг санагдаж байна. За наадлаар нь одоо Увс аймгийн Тэс сумын алдар тех унгалдаа алтар азрагны эзэн Цогагийн Бадарсаад Сагуур алзан гэдэг азрагч гараад ирсэн байна. Цогагийн Бадарсаад чинь адраг насны мордыг аргагүй сайн хийж байгаа яачаа. За Гамбалдын Дөлгөө хонгор аймгийн алдар туяж Гамбалдын Дөлгөө хонгор гэдэг азрагч гараад иржээ. Дөлгөө хонгорын одоо хөлийнхэн тавьсан ярааж мэдэгдэхгүй мөртлөө алдараа нэг аргагүй нэг газрыг туулаад байгаа азраг байна да. Тэс сумын 11 дугаагийн аймгийн алдар туяж Гамбалдын Дөлгөө хонгор гэдэг газар зөв гойныхаа хонгор мухар болон тамхтай өөрийнхөө унгаа одоо за сумынхаа бооцоо нэг төрүүлж байсан азрага Дөлгөө хонгорны амжилтаас тооцох юм бол одоо сумынхаа баяр наад нэг төрүүлж байсан шиг санагдаж байна. Одоо цумаахан бас нэг тогтоотой наадмуудын санахад за Бимбижийн хурдан хонгор алзан азраг энэ гараад ирсэн байна. 3 нүдний чамд намгата Бимбижийн хонгор алзан азрагыг чинь 10-ийн бүрэн дээрээс хүүхэд нэвтгэн туулуулга гаргаад ирлээ. Бимбижийн хурдан хонгор азрагыг тав өсрөн гэж 11 настай хүүхэд унсан Өндөг жавын Батцэнглийн хурдан хүр азрагаар хөрөх юм байгаас дээ. Хонгорол заазраг Өндөг жавын Батцэнглийн хурдан хүр алзан гэдэг чинь өнөөдөр аргагүй хурдан байна. Хоёр талдаа нэг ангааж дайраад байна. За Увс аймгийн Тэс сумын хараад аймгийн алдар туяа Жангарын Александрийн хурдан хүр алзан азраг жаахан урслаа 3 лөө орсон байна. За гадрын тал хүртэл Жангарын Александрийн хурдан хүр алзраг өнгөрлөөд өнөд одоогийн байдлаар жаахан орслаа 3 лөө орлаа. За араас Дөлгөө хонгор цуглаж эхэллээ. Тэс сумын 11 дугаагийн аймгийн алдар туяж Гамбалдын хурдан Дөлгөө хонгор гэдэг азраг төндлөн мөхрөлн тамхта Дөлгөө хонгор гэдэг азрагснараа цуглаад манай зургуулаач энэ камерт нэг 4-ийн бүрэн дээр ороод ирлээ. Дөлгөө хонгор нэг азруудын хөлийн тавьцныг яралзаал харагдаад ах Дөлгөө хонгор аргагүй нэг 50 хүн холхон татал гараад ирж байна. За өнөөдрийн цагаан нэргийн ногооны их тахилга баяр цэнгэл наадмыг
Шангас огт мангалын нөрхөгт мангалын гүрж ав дүгэрж ав цэгмэд дам дорж гисэн атгсан гарын хуруу шиг сайхан таван залуугийн нөрхөгт аццээ нарн өдөргөн дэлгэр сайхан зохион байгуул 3 насны хурдан мордын морд уралдаж байгаа. Бүх насны төрөө мордыг 3 насны төрөө мордыг төмөр хөрөлгөө моциклаар байр намын хүзүүний морийг 2 сая 500 мянган төгрөгөөр байлна. Айргийн 3 морийг 2 сая төгрөгөөр айргийн 4 5 морийг сая тус сая төгрөгөөр байлж урамшуулнаа. Шагналын сан маш өндөртэй одоо сайхан уралдааныг мангалын нөрхөгтүүд зохион байгуулж байна. Сайхан дахил баяр цэнгэл наадам. За дөөлгөө хонгор ухс гэжээ. 3 дуурайд иржээ. Аймгийн налдартай гамбалдын дөөлгөө хонгор гэдэг чинь гарцаагийн хурдны одоо тест нүтгэх нэг байгаа гэдэг харуулж байна да. 3 дуурайд бас алга жангарын алгагийн хурдны хүр алзаазрах дөрөв дээр за нөгөө бимбиж Ганжууржавын хурдан хонгор алзаазрсан 5 дуурайд ирлээ. За түүний ардтал дээр Төмрөтрийн Бацаагийн төвөрг сардаа хонгор алзаргаар ирлээ. Тохоогийн мал нэмж Төмрөтрийн Бацаагийн хонгор алзарсан 6 дуурайд ирлээ. За манай зургуулагч дөрөндөө сайхан харагдж байгаа энэ сайхан засаа тавьсан зээрийн янзах шиг эвлэхгийн сайхан биетэй хурдан хүр алзаазрах бол Увс аймгийн дэс сүм харьяа цогагийн базар садын хурдан сагуур халзан гэдэг азрах чинь бас л нэг саа гэж уралж байгаа дадаа жаахан жирлээ. Саагуур халзан гэдэг чинь бас л нэг өнгөний азрах нэг саагшүү нэг боллоо да саагуур халзан чинь. За базар сад туяж азрахыг өмнөхөө сайн үйдэг гэдэг нь бас нэг батлан харуулж байна да. За тэгнэ. Увс аймгийн дэс сүм эм баяр наадамд одоо зохион байгуулж байгаа дүгэржав. За мангалын дүгэржавын Баянмөнхийн тогмодын хурд нь үүс хөрн гэдэг азрах чинь гараад иржээ. Баянмөнхийн тогмодын хурд нь үүс хөрн гэдэг азрах гараад ирлээ. Үүс хөрн аймгийнхаа баяр цэнгэл наад нэг төрүүлсэн азаргаа. За говийн алдар дэх мисгээр гараад ирлээ. Урагшилж байна. За мисгээр бол Монгол Улсын тутмын луяд бичэн далаа нүгэн надуу. Тест зүүн говь сумд одоо байгаа бас нэг даалуу ганц азаргын нэг яахын аргагүй мисгээр да. Мисгээр бол одоо аймгийнхаа бүсэд зүүн бүсэд нэг аригчжсэн. Мискэр одоо энэ цаг үед одоо бас л сайхан урдалж байгаа азаргаа. Говийн нэм самбуугийн мискэр гэвэл одоо хурдан морь сонирхогчд одоо бас андахгүй сайн мэднэ. За түүнээс адлаар Дианаслын хурдан хүр алзаазар гараад ирсэн байна. Увс аймгийн дэс сүмийн харьяат Ламсрынгийн аймгийн налдартай Ламсрынгийн Дианаслын хурдан хүр алзаазар гараад ирсэн байна. Түүний наадал дээр Төмрөтрийн Бацаагийн хонгор гараад ирсэн байна. Бацаа юу яач азар сайн уухийн хонгор азаргаа гэдэг цагийн цагт сайн ууж яадаг авч тавьсан наадам болгондоо дэрэн төрүүлж харагдуулж байна да хонгор азар. За түүний урд дээр Ганжууржавын хурдан хонгор азар гараад ирсэн байна. Увс аймгийн зүүн говь сүмийн харьяат Ганжууржавын хурдан хонгор азар Ширээтэй 10 тамхтай хурдан хонгор азар гараад ирсэн байна. За түүний урд дээр Жангарын Александрийн хурдан хүр алзаазрах дөрөв дээр урагшилж байна. Хүр алзаазрах одоо ингээ байраа наваад урагшлах юм дээ. Ардталт нь дөлгөө түүний урд дээр дөлгөө хонгор гараад ирсэн байна. За манай зургуулагч өнгөний азрах дээр очнаа. За өнгөний хоёр азрах нэг хошоо сахалдын зайтаас алхад одоо Бимбижавын хурд нь хонгор алзан гэдэг азрах чинь гараад ирсэн байна. Өнгө авч эхэллээ. Цагаан нэргийн ногоо тахилга баяр цэнгэл наад хурд надуун зүргийн манлаа азрагны уралдаан энэ дээрээс нэг 4 км хүрэхгүй шахуутай бод байраас тэгэхэд ороход Тэс сумын Бимбижавын хурд хонгор алзан гараад ирсэн байна. Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын Гойна гэдэг хүний унгаа одоо сав гүсрэн гэж 11 настай хүүхдүүс нь бас л араас нэвтгэн шуудхан дуулуулаад өнгөн дээр авчирсан да. Цааталт нь буруу талд нь хошоо толгоод яваад байгаа сайхан хүр азраг бол Увс аймгийн дэс сүмийн 10 дугаагийн Өндөгжавын Бат цэнгэл хурдан хүр азрага. Дорнод аймгийн Хөлбөмбөр сүмийн унгаа хязааланда сумын бооцоодоо нэг төрүүлжсэн ба шиг санагдаж байна. Хүр азрах. За нийт одоо багсаг надад 7-8 нарыг төрүүлж азрах хаа. Магнан дээр бас олон мэдээд харагддаг байх чинь лээ хүр Өндөгжавын Бат цэнгэл хүр азрагны. За энэ хоёр азрах шин одоо холбож яваад цагаан нэргийн тахилга баяр цэнгэл наадмын одоо адуун зүргийн мандал азрагуудыг хошуул бас нэг хошоо сахалдын зайд холбож яваад салж эхэллээ. 8 нороо тоосыг нэг наадмын тэнгэр дээр хоёр азрагны холбоод нэг тарал цацаж байна. Хоёр азрах. За манай зургуулагч аарын азрагнуудаа суугаад харуулна. Аавын хүүг алга зүсэхгүй арын азрагнуудаа сайхан сууж харуулаад энэ сайхан тал дээр манай зургуулагч Увсүд сайтын цагаан машин түтгэн сайхан дэвсээд өнгөний азрагн дээр хүрчнэ. Төвн зовлтгүй. За Жангарын Александрийн хурдан хүр алзаазарсан дөрөв дээр урагшлаа. Аймгийн налдар Жангарын Александрийн хурдан хүр алзаазрах дөрөв дээр. За түүний заатлаар Ганжууржавын хурдан хонгор алзаазрах хошуулдаж эхэлжээ. За түүний наадлаар Төмрөтрийн Бацаагийн хурдан хонгор азрах гараад ирсэн байна. Хонгор азрахыг бол Бацаа явууч мөнхөд нэг жирмэн дээр нь тавих юм. Жилд их бол уралддаг хонгор азрах жилд хоёрхан уйгддаг аймгийнхаа баярт нэг уйгдж байгаа бүсийнхаа баярт нэг уйгдж байгаа. За тэгээ хоёр наадмаас шуудлаарыг төр авч байгаа. Энэ жил одоо бас аймгийнхаа төвийн бүсийн их баяр
Төвийн бүс 2025 онд Увс аймгийн төвийн бүст амаг үзүүлсэн бас араас нэвтгэн дүүлж гарч ирээд амаг үзүүлжсэн. Би дагаж явтанд хажууд харж яхад хонгоразраг одоо хөрдлөгөөд өнгөний энэвшин хээразраг бариулаад гэж яхад болоог байна хонгоразраг үзүр дээр хөдлөн гэж яхад үзүр дээр хөөгтөн хоёр гараа дэвж байгаа шоу шиг нэвтгэн өргөхөд шууд л туулаад очоод амаг үзүүн дээр орж ясан Төмөр Баатарын Бацагийн хонгор бас энэ цаг үед тодрон гарч байгаа бас эдэрхэн сайхан түмнэхээ яах юм аргагүй ярихаас ярахгүй хурдаазрага. За энэ Диананслын хурдан хүр алзаазар гараад ирсэн байна. Аймгийн надраа өөдлгийн ламсрангингүүд аймгийн надраа Диананслын хурдан хүр алзаазар Диананслын шин баяр гэж өөрийнх нь гүнсэн байна. За түүний ар дээр тэгнэ уус хүрэн гараад ирсэн байна. Аймгийн надраа туу яаж Жамсрангийн буян нэмхийн унгаа дуу буян нэмхийн хурдан Увс аймгийн дан шиг 6-аас урд халиу морных нь дүү гүнээс нь гарсан азраг. За Бацаагийн хонгор азраг гэж бас өнөөдрийн баяр цэглэлд бас л энэ цаг үед Монгол адуу модноос гарах болоог гэдгийг харуулж байна да. Эдгэрхэн сайхан хавчиг азруудаа одоо эрдээ азруудаа бас үнэнхүү хурдан гэдгийг батлаад бас л үзүүр авч сайхан уралж чинь Төмөр Баатарын Бацаагийн хурдан төгрөг сарт хонгор азраг Төмөр Баатар Пүнцгийн Төмөр Баатар гэдгийг чинь одоо гайхал ир гэдгийг тест нутаг увс нутгийг хамтдахгүй сайн мэднэ. За цаатлан Дөлгөө хонгор чинь цухал зал Дөлгөө хонгорын хөлийнхэн тавьцсан үүж жохон. За цаатлын хонгор алзаа тавьцыг нэг харахад хөл нума доороо яралзаад ахад Дөлгөө хонгорыг байс гээд холхон татаад нэг газрыг нэг 50 хүн сайхан туулж байна да. За Батцэнглийн хурдан хүр азраг өнгөлж игсэн байна. Энэ хүр азраг явуулчих болдгоо болоод ангалзал хөдөлгөөд байна. За Бимбижийн хурдан халзаа азраг хүр азрагтаа бас нэлээд өрөлдүүлч баг юмэр боллоо да. Одоо энэ дээрээс нэг 2 км яваад азраг бараанд орно. Хонгор азрагыг одоо хөөгтнийг энэ байран дээр нэг баримаар юм шиг байгаамаа. Байраа хадгалах шаардлагатай байна. За тэгнэ 10 дугаарыг өндөг жавын Батцэнглийн хурдан хүр азраг Дорнод аймгийн Хөлбөмбөр сумын унгаа дуу энэ зөв гүйнийхээ хонгоргоо дээр одоо 8 том 8-ын тоо дамхтаа босоо том 8-ын тоо дамхтаа хүр азрагч өнөөдөр нэг цагаан нэргийн новооны баяр цэнгэл наадам таглаг баяр наадам дээр адуун сэргийн мандал азрагын дэгээ өнгөлөөд нэг бас нэг хурдан шүүхэн байх ч нэ хүр азраг одоо үзүүр дээр бас нэг тарлах юм байгаа үстэй ингэж ам нь хоёр талтаа ангалзаад хөөхтөн байн арийнхаа азрагыг нэг хараад бас л нэг хүр азраг өнөөдөр бас адуун сэргийн мандал азрагнаас нэмэрдийн уралдаан нэг бас урамтай сайхан өнгөсөөр одоо төхөр барааны зурхаар л ороход бэлэн болж байна. За манай дурлаач дурн аман үзүүн азрагыг нэг харуулад урагшлахад бас нэг баг гэх юм аргагүй. За тэгнэ өнөөх нөгөө ганжур жавын хурдан зүүн говь сумын ганжур жав хурдан хүр алзаач ороод ирлээ. Зөв гүйнийхээ хонгоргоо ширээтэй арваа дамхтаа Хинтээ аймгийн Хэрлэн сумын Жавын мэгзийн унгаа дуу Жавын мэгз гэдэг нь энэ цаг үед бас хурдан мордыг бас нэг адууны үржлэг үнэнхүү сайн хийж байгаа гэдгийг бас нэг харуулж байна. Зурагт сайтуудаар явсан уралдаан болгоныг газар уралдаан болгоныг харахад одоо Увс аймгийн Тэс сумын уул Жавын мэгз унгаа дуу гэдэг. За тэгнэ үнэнхүү нөөж байж хоёр талаар хөөгтөн шавхурдж аваад зүтгүүлээ. Увс аймгийн зүүн говь сумын ганжур жавын хурдан хонгор алзан гэдэг азрагч өнөөдрийн цагаан нэргийн их овооны их баяр таглаг баяр цэнгэл наадмыг одоо өндөг жавын Батцэнглийн хурдан хүр азрагыг нэг үүдэн хамрын зайтай хайж эхэллээ. Энэ сайхан хонгор алзаа азрагч нь Увс аймгийн зүүн говь сумын ганжур жавын хурдан хонгор алзаа азраг Жавын мэгз одоо Хинтээ аймгийн Хэрлэн сумын яриа Жавын мэгзийн унган хурдан хонгор алзаа халзаа азраг цагаан нэргийн овооны их баяр таглаг баяр цэнгэл наадмыг өнгөс алзаа азраг өнөөдрийн баяр цэнгэл наадмыг өнгөлөд тавилангийн үзэрлөө орж ирлээ. Барааны үзэрлөө нэг 55 бас нэг 60 шүргэс гэж хонгор алзаадрах төрүүлээ. Зүүн говийн хурдан хонгор алзаадрах цагаан нэргийн овонд төмөр хөлгийн эзэн боллаа. Холхон сайхан төрүүл төмөр хөлгийн эзэн боллаа. Ам өгдөө тэгнэ говийн алдарт мисгээр болж Нимсамбугийн балжны мисгээр гэж ам өгдөнд орсон бол Дөлгөө хонгор 3-д орж өнгөл зурлаа хоёр талтаа амаа хийж өнгөл зурлаа дайсан Батцэнглийн хурдан хүр азраг 4-д орсон бол тэгнэ тэр Төмөр Баатарын Бацаагийн хурдан хонгор алзаадрах чинь 5-д орлаа. Төмөр Баатарын Бацаагийн хонгор азраг бас нэг бүртээ одоо гэдэг батал байжаа миний дүү гэдэг шиг л одоо барааны үзүүр дээр зүтгэхэд 5-аар орсон бол 6-д дээр тэгж өнгөл зурлаа дайсан Бимбижийн хурдан хонгор алзаадрах гэдэг чинь 6-д оржлаа. Увс аймгийн Тэс сумын Бимбижийн хурдан хонгор алзаадрах Сүхбаатар аймгийн Мөнхөөс Гонягийн унгаад 6-д орж Лавгсрын гэдэг хөгтөнд он зүрх 6-д орсон бол дуулаад Диананслын хурдан хүр алзаадрах орлаа. Аймгийн надар дээр Диананслын хурдан хүр алзаадрах орсон бол Жангарын Александрын хурдан хүр алзаадрах 8-д орлаа. За 9-д оног Баян мөнхийн тог дээр үүс хөрөн гэдэг газар чи 9-д орлоо. Аймгийн баяр цэнгэл наадмаа нэг төрүүлж яасан үүс хөрөн чинь бас л одоо 50 азруудаа бас л тавилангийн үзүүр дээр таралсараа 9-д орсон бол 10-д сайхан Тулгаан гүрэн орлаа. Увс аймгийн Тэс сумын Тулгаан гүрэн гэдэг чинь 10-д орлаа. 11 2 3-ын бүрэн дээр одоо Зүгдрийн сумын газрын урдан ширхэл газрагч нь орлаа. Ийхүү одоо цагаан нэргийн новооны таглаг баяр цэнгэл наадмын адуун сэргийн манлаа азрагнаас нэмэрдийн уралдаан гоо минь урамтай сайхан уралдааныг үзүүллээ да. Хэдхэн мөчн дараа та бүхнийг айргийн мөрдийн эцэдтэй уулзуулнаа.
За наашаа яриагаа гэр. Цагаан зэргийн ногооны адуун зэргийн манд азрагны уралдаанд одоо хонгор алзаазгаа сайхан төрүүлгэлээ. Үзэгч болон дэм сайхан өөрийгөө танилцуулахгүй. За баярлалаа. Юу нэмэнд одоо ноёдон жилээс одоо өмнө гэж утсан байгаамаа. Одоо хонгор алзан азраг. Энэ өдөр төрөлжнээс миний магнаг хагартал баярлууллаа. Хонгор азраг бол энэ хэрэг цагаан ногооны ногоонд яваалтай одоо юм байна уу? Яд хийж байгаа арт юмдээ бол баяр хүргэлээ. За хонгор алзан азраг урдам өгчлээ урд өмнө яаж болчих вэ? За одоо ноёдон жил одоо төгс 100 жилийнхээ үед 6 авсан байгаамаа тэсвэн 100 жилд. Тэгээд нэг 17-8 орж аймгийн наадамдаас ам гэж үтчихсэн 2 гаруй өнгөрөөнд. Тэгээд тэсийн одоо нэг Жавин бэг зэт хүний унгаад юм байгаамаа. Тэгээд тэр ахтас баярлалаа. За өнөөдөр ингээд одоо энэ сайхан цаанд иргэн овоогод ингэж дахин шүтгэж сайхан өргөн дэлгэр баяр наадам зохион байгуулж байгаа да. Шангас хөвгт одоо мангалын өөр хөвгтүүд ацаа нарт одоо наадам зохион байгуулж байгаа хүмүүс одоо наадмын зохион байгуулалтын талаас нь нэршдэг дэвшдэг. За наадмын зохион байгуулалтын хувьд бол маш сайхан өргөн дэлгэр болж байна. Одоо энэ наадам гэж байгаа арт өргөдөг ахын дэвшт бол дэлгэрээ ин хамгаалсан төрлөөрөө төвшин амгалаг элэг бүтэн сайхан амьдрахыг ёроё. За баярлалаа. Өшөө бол наадам ариг төр аваараа. Хонгор алзаазрал өнөөдөр ирсэн үнэнхэн магна гаргалгаа байж араас нэг хийлэгдэж шүү өстэй баярлалаа. Тий, саарва чинь тавьсан сум шиг л үзүүр дээр тарал төрүүллээ дээ. Тэглээ. Одоо 100 жилийнхаа босгонд нэг сайхан уралдуулна гэсэн бодолтой байгаа да. За баяр хүрээ ингээд Увс аймгийнхаа 100 жилийн утгахгүй болох Увсынхаа 100 жилд одоо утаа сайхан наад зариг төрүүлтээрээ. За баярлалаа. Ямуу ч надад. За. Хөрөө онгор азрагоос араас айхтар шитсэн чөлөө шиг л ороод ирдэ шүү дээ. За. Бачахлаашаа. За баяр хүргээ одоо энэ цагаан нэргийнхаа овоо таглах баяр сэглэл нааднуудаа за хөрөө азрага хайргдууллаа. Үзэгч болон төм сайхан өөрийгөө танилцуулахгүй. За намайг Увс аймгийн Тэссүмийн 11-р багийн Баатрин гамбалд аймгийн алдарт байж Баатрин гамбалд гэдэг юм байна. За дөлгөө онгор шавдрыг араас яг дөлгийнхэн сагаан нухан сайхан явсараа одоо тэгээд аригчлаа. Хонгор азрын удам өгчлөө. Тэсийн голын унгаа, арийн унгад сайхан давхиж хайргдлаа. Гурваар орлаа. Сайхан байна оо. За баяр хүргээ тэгээд өшөө бол наадам ариг төрөхтөрөө. Баярлалаа. Тавгт ажлын амжилт хүсье. За ингээд өнөөдрийн энэ цагаан нэргийн нөө их баяр цэнгэл наадам өргөн дэлгэр сайхан зохион байгуулж байгаа одоо мангалын одоо өөр хөвгтүүд ацаа нарын зүгээс одоо ханд зүгтээ хандаж сайхан баяр наадам менслээд дэвшүүлсэн. За сайхан байна. Өнөөдөр нутгийнхаа сайхан ноён новааг ингэж тагиж шүтэж байгаа энэ үргийнхэнда халуун сайхан баярын мэнд хүргэе. Илүү их сайхан сайн сайхныг хүсье да. За баяр хүргээ өшөө бол наадам ариг төрөхтөрөө. За баярлалаа. Ерөөл утаршгүй. За зүүн говсмын одоо Хэмжээний мискэр гэдэг газар өнөөдрийн баяр цэглэл бас өнөөхөн хурдан баталж үзүүр дээр одоо нэвтгэн сайхан туусараж ам үзүүдлээ одоо тэгээд хөдөгч болон дэм сайхан өөрийгөө танилцуулахгүй. Би Увс аймгийн зөв байсан яриад. Аймгийн алдарт байж юм самбог болж нүг гэж юм байна. За хэр азрын удам өгчтэй урд өмнө яаж уралдаж вэ? Хэр азрын удам өгчл Увс аймгийн зөв байсан яриад Монгол Улсын додон онлоо хийж. Чирэн далаанаас өнөг надуу. Урд өмнө болохоор бүсэд хоёр харагдаад яг амгүйд саяхан хавар төвийн бистэй ангууд ядлаас төрүүлсэн. Тэр өдрийн тест нутгийнхаа сайхан маяг нот ирж амгүйд хөдлөө. Сэтгэлээр юм сайхан байна уу? За бүсгийнхэнда энэ өдрийн мөнгө хэрэгээ сайхан надараа шиг да. За баярлалаа. Таныг одоо алтан дуртын буян мөнгөд юус бичиж болтугай. За яриа дотор шигээ танаас Увс аймгийнхаа 100 жилийн баяр цэглэл наадам одоо ариг төрөхтөрөө. Ерөөлөр болгээ танаа телевизэн амтолонд алсын өндөр амжилт хүсье. За. За баяр хүргье. Одоо цагаан нэргийнхаа таглах их баяр цэнгэл наадам одоо Монгол одоо модоос харуулаад одоо хонгор азраа одоо сайхан аригдлээ. Үзэгч болон төм сайхан өөрийгөө танилцуулахгүй. Баярлаа. Намайг Увс аймгийн зүүн говсмын аймгийн алдарт байж Төмөрөтрийн Тэссүмийн 1-р залуу яж Батцаа гэдэг. За хонгор азрын одоо удам өгчтэй байлаа. Хонгор азрын нүүрсэж байгаа сайхан Монгол одны төлөөлөл
Аав минь цогцлоо бий болгосон. Унаа дүү. Гал дээр гарсан унаа. Тий гал дээр гарсан унаа дөө. Их тавтахрын аймгийн алдарт байж Даржин Сүмья гэдэг хүний цогроо азрын төлөвлөгөөнөөс гарсан. Тэгээ сайхан 50 зургатаа үлдэж Монгол одооныхаа шансыг харуулж сайхан харигдлаа баяртай байна. Араас ирнэ 100% явсараа жүзүр дээрээ л ирнэ ирээд орчлоо тий. Тий. За тэгээд одоо энэ сайхан цагаан нэргийн овог одоо өргөн дэлгэр сайхан зохион байгуулж байгаа энэ Шангас овгийн мангалын өргөх татцаа нартаа сайхан баяр наадмын менежлэр шүү. Цагиргийн овог дахин зохион байгуулж байгаа. Мангала ихний өргөхт ач зэнэрт сайхан баяраа сайхан зохион байгуулж байгаа. Баяраа сайхан зохион байгуулж байна. Тэгээд амжилт хүсье, баяр хүргэе. Мөн наадамчууданд энэ өдрийн мэндийг хүргье. Сайхан баярлаарай гэж хэлье да. За баяргүй тэгээд одоо хонгор азрагуудаа бас нэг дутуу ороогүй баяр гэж байгаа. Одоо дан шиг нааданд л одоо энэ хонгор азраг ороог байгаа. Одоо утггүй болох Өвсаймынхаа 100 жил одоо баруун бүсийнхаа дан шиг нааданд одоо хонгор азрагаа сайхан хайргдуулж утаа сайхан наадахыг хүсөөрэй. Баярлаа. Тэр батөршгэ. Таныг одоо модрын бурхан мөнгөтэй байж явах болтугай. Баярлаа. За намайг Өндөгжгийн Батцангал гэдэг. За Өвсөн тэсэм хэд 10 дуурайг. 11. 11 дуурайг. За хүр азрагны удам өгчлөө урд өмнө яаж болж байгаа вэ? Энэ хүрнэ зохиод жижиг наадмууд нэг хэд төр ирсэн байгаа. Энэ жилийн үед хэд давхар байна явж. Энэ жилийн хувьд их нүү яа. Богинотой аймаг Мөнгөө их гэж нэг надад. Одоо энэ сайхан цагаан нэргийн овоо их хоёр цэнгэл наадмыг одоо өргөн дэлгэр зохион байгуулж байгаа. Шангас овгийн мангалын өргөх татцаанаар одоо энэ баяр цэнгэл наадмыг зохион байгуулж байгаа хүмүүстэй хандж баяр наадмын мэдлэг дэвшүүлэхгүй. За энэ ургийнхаа баярыг хийж байгаа энэ ургийн ах トゥ олон тэмд энэ өдрийн мэндийг хүргье. За баяр өргөшөөл наад сарих төр хүртээрээ. За ерөөл бат.